Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо энэ өдрийн минь төргий Алтан Мед подкастын маань анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би Дора байна. Алтан Медийн мэдрэлийн амжихаан цай байна. За өнөөдрийн сэдэв маань болохоор нурууны нуглан гулсах эмгэгийн тухай хоёлаа ярилцсан. Хоёулаа кейсийн мэдээллийг болохоор Reddit сайтаас авсан байгаа тийм юм чи. Нуглан гулсах эмгэгтэй холбоотой Reddit дээр Rosus гэдэг одоо хэрэглэгч өөрийнхөө түүхийг хуваалцсан байгаа. Тэгэхээр энэ түүхийг хоёлоо ярилцаад тэгээд дундаас нь асуултууд асуугаад хариулт өгчтэй. Ингээд хамгийн анхныхаа түүхийг ярьж эхлэх хоёлаа. За нуглан гулсах эмгэгтэй холбоотой Reddit дээр Rosus гэдэг одоо хэрэглэгч өөрийнхөө түүхийг хуваалцсан байгаа. Тэгэхээр энэ түүхийг хоёлоо ярилцаад тэгээд дундаас нь асуултууд асуугаад хариулт өгчтэй. За Rosus гэдэг энэ хэрэглэгч бол тухайн үедээ 27 настай байсан. Өөрөө бол нэгтлэн бодогч мэрэгжилтэй. Тэгээд аав ээжтэйгээ цуг амьдардаг байжгаад 2019 оны 4-р сард аав ээжээсээ тусдаа гараад өөрийнхөө хүсэл болсон газар өөрийнхөө байшинг авч байгаагаар энэ түүхийг хэлдэг. Тэгээд 2019 оны одоо Rosus-ийн өөртөө тавьсан байгаа хамгийн том зорилго нь тухайн оны 10-р сард болж байгаа Торонто хотын Waterfront-д зохиогддог марафонд одоо Sprint Triathlon гэдэг спортын төрлөөр марафонд орох энэ зорилго тавьж ирсэн. За энэ спортын онцлог нь гэвэл одоо нэлээд хүнээс төсвөр төвчээр шаарддаг бас тийм хэцүү спортуудын нэг байгаа. Онцлог нь гэх юм бол 750 м сэлээд 20 км дуугаар уралдаад тэгээд 5 км-ээр юм гүйдэг юм спортын төрлөө байгаа. Тэгэхээр энэ бол маш хүнд спорт байгаа. Тэгээд бас энэ Rosus-ийн хувьд гэх юм бол энэ анхны одоо оролцож байгаа юм спорт нэс. Тэгээ ер нь өдөр болгоно л ингээд байнга бэлтгэлтэй байдаг. 19 оны 5 сард Rosus хэвлэлийн маш хүчтэй өвдөлттэй яаралтай тусламжид хоригдсон байгаа. Тэгээ тухайн үедээ бол Rosus өөрийгөө хор олгоо хагаарчлаа гэж бодож исэн. Эмнэлэгт очиод хэвлэлийн компьютер за янз бүрийн нарийн шинжилгээ хийлгэсэн байгаа. Гэхдээ эмнэлгээс сонссон үр дүн нэг сонирн байсан. Олгоо ерөөсөө хараагүй. Тэр хэвлээр хүчтэй өвдөлтийн шалтгаан нь нурууны эмгэг буюу нуруу гулсах эмгэгтэй холбоотой эмгэг байж таарсан. Тэгээд ер нь бол мэсцэлд орох шаардлагатай болоод ингээд мэсцэлд орчих гэсэн үг. Тэгээ 27 настай айгүй тийм хүсэл мөрөөдлөг дүүрэн байсан залуу хүний хувьд бол энэ маш хүнд тусч байгаа байхгүй. Тэгээд 4-р эмгэг дээр ингэж онцлогдож байгаа учраас нөгөө янз бүрийн мэдрэлийн гаралтай өвдөлтүүд за тэгээ нугасны эмгэг хүртэл яриж байгаа учраас нөгөө хөл гарын саажил хүртэл өссөн. Өөрт нь маш хүнд байсан. За тэгээ хагалгаанд орсон. За тэгээ хагалгааны дараа одоо сувилагчийн нэг асуусан асуулт маш одоо өөрт нь сонин санагдчихсэн. Хөлийнхөө эрхийн уруу хөдөлгөж чадж гинөө гэж асуудаг байхгүй. Тэгээ хамгийн азтай явдал нь Rosus-ийн хувьд эрхийн уруугаа хөдөлгөж чадчихсан. Та энийг юу гэж бодож байна? Харин яагаад хөлийнхөө эрхийн уруу хөдөлгөж чадж гинөө гэж асууж байна? За энэ хүний хувьд ингэсэн байна. Нугалам нь гуулсчихсан. За гуулсахтаа бүр 4-р зэргээр гуулсчихсан байгаа учраас нугалмуудын ард нугасч явж байгаа шүү дээ. Тэнгууд тэр нугасны хэсгийг гимтээсэн байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нугаснаас доошоо хөл рүү явж байгаа тэр мэдээллүүд бүгд дээд талдаа ингээд одоо харуугаар хэлбэл саадсан байгаа даа гэсэн үг. Тэгэхээр нөгөө саажлын эрсдлүүд үүсээд байгаа учраас Rosus-ыг хөлөө хөдөлгөж за тэр тундаа хөлөөгөө хуруу хөдөлгөж чадж гэнэ гэж асуусан байна. За бүр онцлогдохдоо энэ нуглан гулсах эмгэгийн хамгийн эцсийн шат буюу 4-р шатанд онцлогдоод шууд мэсцлийн залттай байна гэдэг одоо хаалгаанд орж байгаа. За тэгээ хаалгаанд орлоо. Тэгээ нөгөө 4-р зэрэг дээр ингээд гимтсэн байгаа учраас одоо нугасны гимтэл энэ төр ихээр яригдж байгаа учраас хөл гарын саажилч гэдэг юм хүндрэл тэр хүнд өгсөн байгаа л хаалгаанаа хойш ч гэсэн нөгөө мэдрэлийн гаралтай тэр өвдөлтүүд нь Rosus-ийн хувьд байгаад лсэн. Тэгээ энэ хүнд бол айгүй хүнд байгаа шүү дээ. Маш юм спортын идэвхтэй юм хүн байсан. Rosus-ийн хувьд бол нурууны гулсалт эмгэг нь батлахлаар 8 жил үргэлжилсэн байгаа тийм ч. Энд чи ерөөсөө мэдхгүй яваал залуу хүн залуу байсан мөртлөнгөөсөө өвчнөө мэдхгүй яваад исэн гинт үүссэн юм биш. 8 жил үргэлжилсэний дараагаар маш хүчтэй өвдөж эхэлсэн. Тэгээд шинжилгээ хийлгэхэд нурууны гулсалтай гэрж гарсан байгаа тийм ээ. Тийм. Одоо энэ хэрэглэгчийн насны хувьд бол тэр үедээ 27 тайсан шүү дээ. Тэр анх онцлогдохоос өмнө 8 жилийн турш тэгэл нуруу нь хөшөөл яваад байдаг гэсэн байна. Тэгэл хөшөө явж байхад нь ерөөсөө одоо анхны үзлэг гэдэг ч юм уу тийм юм огт хийлгээгүй гүрийгээл нөгөө хүндийн дасгал энэ төр хийгээд яваад байсан нь нуглам ингээд баг багаар гулсаад байсан л гэсэн тохио байсан байгаа. Тэгээд эцэст нь явсаар хагаад нөгөө айхтар спортын төрөлдөө ороход бэлдээдсэн шүү дээ. Тэр нь ч гэсэн нөлөөсөн болов гэж бодож. За ингээд Rosus хаалгаанд орсон ч гэсэн ерөөсөө асуудал бас бүрэн дуусаагүйсэн. Шөнийн мэдрэлийн хүчтэй өвдөлтүүд энэ төр маш их байсан. Тэрийгээ дагаад нөгөө нойргуудах энэ төр гээд асуудлууд ар араасаа дагалдчихсэн. За тэгээ Rosus ингээд хяналтанд яваал байгаа.
За нэг өдөр үзүүлээд за одоо хэвийн амьдралд орж болох болов гэдэг эмчтэй үзүүлсэн чинь за ер нь бол биеийн байдал нь дээрдэж байгаа. Гэхдээ үргэлжлүүлээд 3 сарын хугацаанд дахиад тэглэмээ барих шаардлага гарч ирсэн. Тэгэхээр энэ хугацаанд бол Роцус яг энэ мэдээг сонсчод түүнд маш хүнд санагдчихсан байна. За тэгээд нөгөө шөнөөр айгүй хөвдөд байгаа. За мэдрэлийн өвдөлтүүд бол шөнө их байдаг. Яагаад шөнөөр өвдөж чинь? Мэдрэлийн өвдөлтийн онцлог нь баггүй. За ялангуяа шөнийн турш ингээд хөдөлгөөнгүй бий байгаа шүү дээ. Тэгээд эхлэнгуут нөгөө нэг арын нугас нугаснаас салааж байгаа гарах мэдрэлүүдийн хэсгүүд дээр маш их даралт өгчөж байна гэсэн үг. Тэгээд ер нь шөнө их өвдөд байдаг байхгүй. За тэгээд шөнө их өвдөөдөөс учраас Роцусын хувьд мэдрэлийн эмчтэр очиод жор бичүүлж авдаг. За тэгээд тэр жор нь бол маш хүчтэй одоо мэдрэлийн гаралтай өвдөлт намдах эмнүүд байдаг байхгүй. Тэгээд тэднийг урт хугацаанд ууснаас болоод бас дагаад сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал энэ төр үүссэн байна. Энэ тэгээд энэ манай кейс дээр энэ Роцус мэдрэлийн эмчтэр очиод им уусан гэдэг. Энэ яхаараа нуруу өвдгөр нь гидсөвдөж जैन, толгоо өвдөж जैन, мэдрэл рүү нөлөөлж जैन. Үгүй нэрийн нөлөөлөхгүй юм алгаа. Энэ дээр баахан им уусан шүү. Нөгөө мэдрэл дарагдчихад байгаа. Тэгээ хагалгааны дараа ч гэсэн тэр өвдөлт байгаад байна. Тэгэхээр тэр мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх процессын хувьд маш удаан гэсэн үг байна. Тэгэхээр шүн болгон өвдөд байгаа. Тэр шүн болгон намдаахын тулд нөгөө мэдрэлийн гаралтай одоо хүчтэй өвдөлт намдаах юмнууд уулзсан байна л дээ. Тэгэхээр одоо энэ түрүүний дурдсан өвдөлт намдаах юм чи ер нь юу юм уу? Тархитлаганд нөлөөлөх юм уу? За наад одоо яг кейсийн хувьд бол мэдрэлийн гаралтай тэр өвдөлт намдаах имийн хэрэгсэн байгаа. Тэгээд тэр бичүүлж авсан юмнууд нь бол яг нөгөө чихрийн шижингээ нейропати, фибромиалгия ч юм уу одоо мэдрэлийн гаралтай юм өвдөлт намдаах юм одоо үед хэрэгэлдэг тэр юмнуудыг бичүүлж авсан байгаа. Одоо дурдах юм бол за зарим тохиолдолд нөгөө эпилепси буюу унал таталтын үед хэрэгэлдэг за прегабалин ч юм уу, габапентин ч юм уу эдгээр юмнуудыг бол бичүүлж авсан байгаа. За тэгээ энэ юмнуудыг жоохон удаан хугацаанд бас хэрэгэлсэн юм шиг байна. Нөгөө зовоор нь намдахгүй өвдөлттэй байгаадс учраас. Тийм. Тэгээ энэ юмнуудыг бас удаан хугацаанд одоо өндөр тунгаар уудаг ч юм уу яг өөрт зохимжтой эмийн тунгаа олж чадаагүй болоод бас зарим нэг гаж нөлөө бас илэрдэг байхгүй. Тэгээ тэр гаж нөлөөнүүд нь бол яг одоо толгой өвдөх, нойр хүрэх, хой санамж муудах, орон зай баримжаа алдагдах, хараа муудах, за зарим тохиолдолд жин нэмэх ч юм уу иймэрхүү бас гаж нөлөө байдаг. Бүхэл юмд нөлөөлөх юм шүү. Одоо ийм болгоны цаанал гаж нөлөө байдаг шиг. Тийм. Ер нь бол мэдрэлийн гаралтай өвдөлт намдаах юмнуудыг бол хитрхи урт хугацаанд ер нь бас тийм уухан тийм тохиромжтой биш байдаг. За тэр эмчтэрээ очиод за прегабалин, габапентин гэдэг түрүү юмнууд дурдсан шүү дээ. Тэгэхээр энэ юмнуудыг бас зарим тохиолдолд унал таталтын үед энэ төр хэрэгэлдэг байхгүй. Тий. Тэгээ унал таталтын үед хэрэгжилж байгаа эмийн бүлгүүд гэж байна. Бас өөр үйлдэлтэй байхгүй. Тэгэхээр зарим тохиолдолд унал таталтын юм тэгээд бас нуруунд нөлөөлөх нэ. Одоо нөгөө үйлдэлийнхаа хувьд арай өөр байхгүй. Одоо нөгөө прегабалин, габапентин гэдэг юмуд бол кальци сувг хэрэглэгчд гэдэг бүлэгт хамаардаг. За тэгэхээр нөгөө эсийн одоо үйл ажиллагаа одоо бидний одоо эсүүдж үйл ажиллагаатай тэр үйл ажиллагаа нь одоо энэ одоо кальц гэдэг ч юм уу натрийн ийм сувгуудын оролцоод байгаа ингэж эсүүдийн үйл ажиллагаа явагддаг байхгүй. Тэгээд ирэнгуут одоо саяны ууж байгаа юмнууд тэр сувгийг хориглодог гэсэн үг. Тэгэхээр нөгөө энд өвдөлт намдаж байгаа мэдрэмж ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд хөвж болдог. Ийчдэг амар аюултай юм шүү дээ. Энд ингэж штэ. Нийтлэг гаж нөлөө нь толгоо өвдөх, эргэх, нойр хүрэх, ой санамж муудах, орон зай баримжаа алдагдах, ам хурааших, хараа муудах, жин нэмэх гэж штэ. Зэрэг багтдагч ноцтой гаж нөлөө харшил үүсэх, амьсгал хүндрэх, сэтгэц, зан үлийн өөрчлөлт, сэтгэл хямрал, түгшүүр зэрэг шинжүүд илэрдэг. Энэ болгоны цаанал гаж нөлөө байгаа. Тэгэхээр ямар эмийг яаж тунгаар хэрхэн хэрэглэх вэ гэдэг. Энийг бол эмчийн хяналтанд орно. Маш нарийн эмчийн хяналтанд дуун гэсэн үг. Одоо тэгэхээр нэг эмийг уугаад бүх энэ гаж нөлөө илэрнэ гэсэн үг бас биш байхгүй. Тэгэхээр яг эмчийн хяналтанд орол зөв эмийг уух хэрэгтэй гэсэн. Тэгвэл одоо манай дээр чинь их тийм хүчтэй мэдрэлийн өвдөлт намдах юмнуудыг маш өндөр тунгаар шууд эхлээд одоо дор мэдээ уудаг тохиолдлууд аягүй их байдаг. Тэгээд тэрнээс хамааралтай болчдөг бас. Тэгэхээр эднэр дээр ер нь эмчийн хяналтанд орол юм уух хэрэгтэй. Нэгээс нуруугаан чилээд өвдөөд гүшөөд байх юм бол эртхэн шиг нь л хурж ирээл бошууган шиг л эрентгийн зураг ахуулаад
1 2 дугаар үе байсан ч гэсэн эмчилгээнд орох шаардлагатай юм байна тий. Тий. За ингээд роцос хаалганд орсноос хойш ер нь жил гаруйн хугацаа өнгөрчихөж байгаа гэсэн үг. Тэгээ дахиад нөгөө хяналтынхаа эмчдэр очиод үзүүлсэн. За тэгээ буцаагаад ажилдаа орж болно гэдэг баяртай мэдээг анх сонсож байгаа роцос. За тэгээд ажилдаа ороод хэвийн амьдралдаа орж үргэлжлүүлсэн ч гэсэн нөгөө нуруу хөших энэ гэдэг ч юм уу мэдрэлийн тийм өвдөлтүүд бас хэвээрээ байгаад байсан. Гэхдээ роцос тэр болгонд ийм уугаадахыг бодоогүй. Итгэвтэй дасгал хөдөлгөөнөөр өгөө ингээд багаар орж байгаа. Тэгээ багаар орсноос болоод одоо роцосын хувьд биеийн байдал нь хамаагүй сайжирж байгаа өөрт нь анзаарэгддэг байхгүй. Тэгэхээр нурууны эмгээг бол шууд хагалгаа хийлгээл өргөс авсан юм шиг байхгүй болдоггүй бах нэ. За одоо энэ түүхээс ойлгоогүй юм ч юм уу дэвэл асуугаад явах юм. Нуглам гулсах эмгэг гэдэг нь юу гэсэн үг юм чи? За нуглам гулсах эмгэг. За энийг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол за хүний бага нуруу гэж байгаа. За бага нуруу бол 30-аас 34 ийм үйлбэр байдаг. За ингээд дараалаад явж байгаа байна шүү дээ. Тэгвэл нэг нуглам доод нугламынхаа дээгүүр гулсаад ингээд байршлан шилжиж байгаа юм эмгэгийг бол нуглам гулсах эмгэг гэж нэрлэдэг байгаа. Тэгээ голцоо ер нь бол бага нурууны хамгийн доод нугламууд буюу одоо L4 5 S1 гэдэг нугламуудад ихэвчлэн тохиолдож байдаг. За тэгээд гулсж байгаа хэлбэрээс нь хамааруулаад ер нь урагшаа, арагшаа, за зарим цөөн тохиолдолд хажууд дэше хүртэл гулсах боломжтой байдаг. Тэгээ гулсан хэлбэрээс нь хамааруулаад одоо хэр хэмжээнд гулсж вэ гэдгээс хамааруулаад 1 2 3 4 зэрэг болгохдаг ийм юм яг байна. Энэ нөгөө түүхийн маань хин дээр болохоор энэ роцосын гид сүвдүүд олгоо гэж бодсон гэсэн энэ нуруу өвдөж яхад яагаад гид сүвдэж юм чи? Роцосын үед нуглам гулсахтаа 4-р зэрэгээр гулсан гэдэг жишээ шүү дээ. Тэгэнгუთ маш хүнд хэлбэрээр буюу нөгөө ард байгаа том мэдрэлүүдийг шахсантай холбоотойгоор одоо тэр мэдрэлийн салаанууд чинь урагшаага хэвлийн хаан хүртэл энэ дагаж явдаг байхгүй. Тэрнтэй холбоотойгоор ер нь өвдөлт хэвлийн доод хэсэгт маш хүчтэй өвдөж байгаа юм шиг санагдчихж байна. Нөгөө талдаа булчингийн чангарал энтертэй бас холбоотой байдаг. Одоо нөгөө нурууны юм тэнцвэрт байдал алдагдчихээн гэсэн үг байна шүү дээ. Одоо нуглам гулсаад тэр ард ингээд доктортой байж явах хэрэгтэй байсан тэр тэнцвэр алдагдаад эхлэнгүүд тэнд эмгэг байдлаар нурууны арын булчингууд чангарчдаг гэсэн үг. Тэрийгээ дагаад би тэнцвэрт байдлаа олохын тулд хэвлийн уртлын булчингууд бас чангарах тохиолдлууд байдаг. Тэрнтэй холбоотойгоор хэвлийн урд хэсэгтэр хүчтэй өвдөж байгаа шинжүүд байж болж байна. За нөгөө талдаа вегетатив мэдрэлийн систем гэж байдаг байхгүй. Тэрнтэй холбоотойгоор бас тайлбарлагдаж байна. Энэ юу вэ гэхээр ургал мэдрэлийн систем гэж байгаа. Дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг хариуцдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэдний үйл ажиллагаа бас гинцэнтэй холбоотойгоор нөгөө хоол босруулах эрхтний үйл ажиллагаа нь бас зөв зохистой явагдаж чадахгүйгаас болоод одоо гидсний хэвл одоо хийдүүрх ч юм уу тэр байдалтай холбоотойгоор бас тийм хэвлийн хүчтэй өвдөлт төгсөн байж болно. Би бол тийж л бодож байна да. Нурууны нуглам гулсах гэдэг маань өвдөлтгүйгээр илэрч болох юм чи? За энэ зэрэгээсээ шалтгаална. Нуглам гулсах эмгээг 1-р зэрэг буюу хамгийн өмнө зэрэг дээр байгаа үед бас өвдөлтгүй яваад байдаг байхгүй. Тэр хүмүүс хөндрүүлчих гээд байдаг гэсэн. Өөрт зөөр мэддэхгүй байгаа даа учраас. Гулстай гэдгийг яаж мэдэх вэ юу? За ер нь бол гулсан байгаа гэдэг ч юм уу эсвэл нурууны эмгэгтэй байгаа гэдгийг мэдэх хамгийн ихний арга нь жоохон удаан сухар нуруу руу хөшиж хилээд байдаг ч юм уу. За эвгүй хөдөлгөөн хийх урагшаага огцом тонгоох ч юм уу тэр үед нурууны булчин за нурууны арын хэсгэр одоо хүчтэй эвгүй өвдөлт өгөөд байгаа ч юм уу тэр тохиолдолд бол ер нь нурууны эмгээг надад эхлээд байгаа юм биш үсттэй гэдгийг бас анхаарах хэрэгтэй болж байна л гэсэн үг. За тэгээд энэ нуруу нуглам гулсах эмгэг гэдэг чинь амар аюултай өвчин байдаг. Өөр анхан шатны шинж тэмдэг нь ямар байх вэ нуруу өвдгөл? Ер нь бол тий зэрэгээс хамаарна гэдэг хэлсэн шүү дээ. 1-р зэрэг дээр бол одоо зөөргөө энэ төр байж болно. 2-р зэрэг рүү ороод эхлэхээр нөгөө нуруу руу чилж өвддөг, хүшиж өвддөг юмнууд эхэлнэ. За зарим тохиолдолд нөгөө ард байгаа тэр мэдрэлүүдийн үйл ажиллагаа хэр алдагдсан, мэдрэл хэр дарагдсан гэдгээс бас болдог байхгүй юу? Тэгэхээр мэдрэл тэнд хүнд зэрэгээр дарагдсан ч юм уу эсвэл мэдрэл ингээ жоохон шүрэгдээд байгаа тохиолдол дээр бас одоо хөл рүүгээ энэ бадарч өвддөг тийм юмнууд байж болдог байхгүй юу? Зэргээсээ л хамаарна гэсэн. Гүрээгээд юусоо яваад очлоо. Гүрэн штэ. Амар гүрэн штэ. Манайх одоо энэ бид нар байдгаа энэ роцосын хувьд бол бүтэн 8 жил өвдсөн байгаа. Тийм. Тэгээ спортоор аяг хичээлдэг хүн. Тийм.
Тэгээд одоо бид нарыг бодвол байнга суугаа ажил хийхгүйгээр эн чинь спортоор бүр энэ нөгөө 3 төрөлт спорт ч юм болохоор юу юм бэ шүү. Маш хүн. Руцусын хувьд бол энэ нуглам гулсах эмгээгүүд бол би бол өвдөхөөргүй л маш спортоор хичээлдэг хүн байна л гэж бодож шít. Тэгэхээр одоо суугаа ажилтаа манусын нуруу бол амар л өвдөж байгаа та тий. Хитргээ нэг удаа нэг байрлалд нэг юм хүн ажиллаа хийх гээл төвлөрөө суухаараа гүрээгээ суугаад өвдөв. Ерөөсөө тэгж юм бол болохгүй. Нурууны гулсыг яаж илрүүлэх вэ юм чи? Эрт илрүүлэх одоо хүмүүс орно гэж ярьдаг шүү дээ. Ер нь саяны хэлсэн шинж тэмдгүүд өгөөд эхэлсэн байгаа үед эрдэнэгийн шинжилгээнийг өгөөд үзсэн зүгээр. Тий. Ер нь бол нурууны эмгэгүүд нь хоорондоо ижил төстэй шинж тэмдгүүд өгдөг байхгүй. Тэгэхээр эрдэнэгийн зураг бол хамгийн анхны чухал шинжилгээний нэг болдог гэсэн. Тэгэхээр эрдэнэгийн зураг дээр гулсалтын хэмжээ хэр байна гэдгийг бас гүйцэтгүүлэх боломжтой болдог байхгүй. Нурууны өөр эмгэгийн үед бол нөгөө эрдэнэгийн зургийг чинь 2 проекцаар авчиж байгаа байхгүй. Урдаас яаж талаас авчиж байгаа. За үнэхээр гулсалт онцлогдох юм бол дахиж нэмэлт юм одоо шинжилгээ бас хийж болдог байхгүй. Одоо цэцлэгийн хувьд арай өөр болж байна гэсэн үг. Урагшаага тонгоолгож аваад энэ дээр авч үздэг ч юм уу тэгж яагаад яг үнэхээр гулсалт байна уу гэдгийг бас дахин баттгаж шинжилгээ өгөх шаардлагатай болно гэсэн үг. Ер нь бол нулам гулсах эмгэгийн хамгийн анхны одоо шинжилгээ бол эрдэнэгийн шинжилгээ байна л дээ. Тэгэхээр ер нь л бол эрт мэдэх, эрт дэмжлүүлэх хичээл айгуу чухал болчиход. Эрдэнэгийн юугаар өөрийн, имрааны юугаар өөрийн хоёр шал октоор шинжилгээ байна. Эрдэнэгийн бол тэр сая хэлсэн ясныхаа бүтцүүдийг за тэгээ байршлын хувьд мөрөөлд эргэлт энэ төр байна. Одоо энэ гулсах. Тэгээ гулсахыг хүртэл юугаар эрдэнэгээр харчиж болно гэсэн үг. Чухам гулсалт нь ардлынхаа мэдрэлийг хэр хэмжээтэй гэмтээсэн байгаа вэ гэдгийг бид нар үнэлэхийн тулд имра шинжилгээ хийх шаардлагатай болчихно гэсэн үг. Имра ч одоо бид нар зөөлөн эдүүдээ илүүдлэхүү сайн үнэлэх боломжтой шинжилгээ байдаг учраас маш ялгаатай. Томографик эрдэнэгийн имра гэдэг нь юу юм бэ гэж асуугаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр манай сонсогч маш ойлгомжтой таныг тайлбарлаад өгье. За эрдэнэгийн ингээд бол яг хамгийн ихний сонголт байх нь л дээ. Маш юм бол тий. Тэгвэл би зөвлөдөг байх нь л да. Та эхлээд манай дээр хурж ирээд эрдэнэгийг авахулчих. Эрдэнэгийн дээр чи ямар нэгэн сөрөг нөлөө гарах юм бол имра руугаа яваарай. Эмч зөвлөд өгнө гэдэг хэлдэг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө эрдэнэгийн хэр хүмүүсээс айдастай байдаг л доортчих уу ядраг л тий. Тэнгууд манай дээр авж байгаа эрдэнэгийн хувьд дижитал эрдэнэгийн гэж байгаа. Тэгэхээр нөгөө бусад өөр нь одоо хуучны үед хэрэгэлдэг байсан эрдэнэгнүүдийг бодоход хамаагүй одоо нөгөө цацрын хоорон баг гэдэг ч юм уу бас давуу талтай. За гэхдээ ер нь бол эрдэнэгийн шинжилгээнээрээ бид нар ингээ манай дээр бол бүтэн нураг авч байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд бүх нугалмуудыг нь үнэлээд за ийм байршлын одоо мөрөөл энэ төр байна гэдэг ч юм уу. За тэгээд дискийн хувьд ингээд одоо ийм эмгэг байж болзошгүй байшгүй гэдгийг эрдэнэгээр ерөнхий нэг юм одоо баримжаа гаргаж өгч болдог юм шинжилгээ гэсэн. За гэхдээ надад айгүй амархан айтаа санагдсан эрдэнэгийн дээр тий бүх юм нь харагдчихдаг үзүүлэхэд тэгээд юг имраг бодох юм бол эрдэнэгийн үн арай бага тий хямдж болно. Хямдхан тий. Тэгээд хэрвээ юун дээр эрдэнэгийн дээр гайгүй гарах юм бол тэр хүн имраа явж илүү мөнгө зарлах шаардлагагүй шүү дээ тийм бичлэг тий. Компьютер бол яг нөгөө ясаа л үнэлж чинь гэсэн үг. Ясны хувьд одоо юу гэдэг чинь хуурал энэ төр байна уугүй юу? Шинэ хуурал уу, хойж хуурал уу гэдгийг хүртэл маш сайн нарийн төвшөнд харах боломжтой компьютер. За имраа хувьд бол бид нар зөөлөн эдэл сайн үнэлж байна гэдэг ойлгож хэрэгтэй гэсэн үг тий. Ингээ 3 өөр бахан тий. 3 өөр шинжилгээ гэсэн үг тий. Гэхдээ аль аль нь хэрэгтэй. Аль аль нь хэрэгтэй. Гэхдээ эмчтэй үзүүлж байгаа дайл шинжилгээ нь таны хувьд хамгийн ач холбогдолтой гэдгийг зөвлөж авах гэсэн үг. Гэдгийг мэдхийн тулд хамгийн анхны шинжилгээ бол миний хувьд бол эрдэнэтгэл гэж ойлгосон тий. Эрдэнэтгэн шинжилгээ байх юм байна. Тэгээд дараа нь цаашаага явах нэ. Гулсалтын үед төлөвлөгөө 20% юм чи. Хөдөлгөөн 20 за гулсалтын зэрэгээсээ бас хамааруулаад хөдөлгөөнийхөө дэглэмүүд нь бас арай өөр байдаг гэсэн үг. Тэгээ ер нь бол хөдөлгөөн 20 хэвээр. Одоо хэтэрхий хүнд жинтэй юм өргөдөг ч юм уу тэр за ер нь бол нөгөө улам гулсж байгаа эмгийн юм шалтгаанууд гэж байна шүү дээ. Тэр шалтгаанаас болоод ингээ улам одоо гулсж байгаа гэж үзэх юм бол тэд нартай холбоотойгоор юм дасгал хөдөлгөөн дадал хвшлийн юмнуудыг бас засах шаардлагатай болно гэсэн үг. Ямар шалтгаанаар гулсд үүсэх вэ? За хэд хэдэн шалтгаан байна. За хамгийн ихний шалтгаан нь бол
бүтцийн өөрчлөлт буюу одоо дегенератив өөрчлөлт гэдэг байдаг шүү дээ. Одоо насжилттай холбоотой илэгдлийн өөрчлөлтүүд явж байна гэсэн үг байхгүй. Тэр юу хэлээд байна вэ гэхээр нуглам хоорондын завсар ийм зөөлөн идэж байгаа. За эднийг бид нэр жирэг өвч диск гэх янз янзаар нэрлэдэг байна. Тэр ингээ бүтцийн үед алдагдaltaд орчдөг гэсэн үг. Үндсэндээ энэ диск бол хоёр бүтцтэй байдаг байхгүй анатомийн хувьд. За гадуураа юм цагираг мөгөөрстэй. Та малын нуурын мэдэн шүү дээ. Нэг юм завсраар цагираг мөгөөрслөг гэдэг даа. Одоо тиймэрхүү бүтэц хүний нуруунд ч ихсэн байгаа гэсэн үг. За тэр бүтцийн дотор ийм одоо цэлцгэнсэн юм гээлэн хэлбэртэй юм бүтэц бас байдаг байхгүй юу. Тэгэхээр тэд нар бас одоо насжилттай холбоотой юм илэгдлийн өөрчлөлтүүд явагдаад эхлэнгүүт одоо нуглам гулсах эмгэгийн нэг шалтгаан болж байна. За өөр нэг шалтгаан нь бол нугламуудын хооронд ийм холбоос яснууд гэж байдаг байхгүй юу. Одоо pars articularis гэж нэрлэдэг. Одоо нугламууд энэ хоорондоо ингээ явж байхад энэ ард ингээд нугламуудын хооронд ингээ барьж идэг юм яс байдаг байхгүй юу. Тэр яс нөгөө одоо хүнд хөдөлгөөн хийдэг ч юм уу. За гимнастик энэ төр ингээ нугардаг хүмүүс байдаг шин. Эсвэл одоо огцом юм хүчтэй хөдөлгөөн хийдэг. За янз бүрийн спортоор хичээлдэг хүмүүст тэр яс хуурах тохиолдол байдаг байхгүй. Тэрнтэй холбоотойгоор нуглам бас госч болно. За нөгөө өөр нэг шалтгаан гэх юм бол одоо гэмтлийн шалтгаанууд гэж болж байна. Зам тээврийн осол гэдэг ч юм уу эсвэл өндрөөс унах гэдэг тийм шалтгаануудаас болоод одоо нуглам госч болж байна. За бас одоо хавдар ясны сэргижилт, за ясны халдвар орсон зэрэгтэй холбоотойгоор бас яс сэвэргшээд бүтцийн өөрчлөлтөнд оронгууд бас госч болж байна. Нэг ийм шалтгаануудаас болоод. Нуглам гулсах эмгэгийн үед ивэс сэргэлж болох юм чи. За ивэс гэдэг эмчилгээ байна. Энийг бас манай эмнэлэг дээр айгүй ашигладаг. Ер нь нуруу нугламын эмгэгийн үед. За энэ нуглам гулсах эмгэгийн 1-2 дугаар зэрэг дээр нь бол бид нар хөдөлгөөн, за физик сэргийн суламжлалт эмчилгээгээр засах боломжтой гэж үздэг байхгүй. Тэгэхээр 1-2 дугаар одоо эмгэг дээр бол ивэс эмчилгээ хийж болдог гэсэн үг. Тэр нөө бид нар манай эмнэлэг дээр ашигладаг нь голдуу нөгөө юу байдаг шүү дээ. Бид нар ийм байнгын буруу султай холбоотой хүзүүнд байдаг хэвийн физиологийн хотгор, за нуруунд байдаг хэвийн физиологийн хотгор энэ төр одоо алга болсонтой холбоотойгоор эсвэл багассантай холбоотойгоор ивэс эмчилгээг ард нь эвж өгөх байдлаар тэр хотгорыг буцаад үүсгдэг шүү дээ. Янгот нуглам гэдэг чинь ихэнх тохиолдолд урагшаа уусчаад байгаа тохиолдолд урд талаас ивэд буцаад байранд нь оруулах боломжтой байдаг байхгүй. Тэр хажуу талаас гулсан байх юм бол хажуу талаас ивдэг гэдэг ч юм уу. Тэрнтэй холбоотойгоор юу ивэс эмчилгээг хийдэг. 1-2 дугаар шатан дээр гэсэн үг. За 3-4 бол цэвэр мэсцлийн залтууд авчдаг. Мэсцэл ер нь бол хамгийн тохиромжтой эмчилгээ болно л гэсэн үг. Нэг ихч тэгэдсэн шүү дээ манай нурууны ивэсийг. Эний чинь дэрлээд унтчих болох юм уу гэж асуугаад тест. Хүзүүний ивэс. Ерөөсө тэрийг дэрлж унтаж болохгүй. Тэгсэн дэрлээд унтчих таа. Сэдрийн дээр эрсдэлтэй учраас тэрийг бага минутаас эхэлдэг. Ер нь л хэмжээ хяналтанд ор зөвлөгөөнүүдийг аваад л явж явах хэрэгтэй. Энэ хяналт айгу хэцүү манай Монголд ч. Харин тий. Нэг нэрээрээ гэхээр ихгүй тэгээд болох болчихсон. Ер нь бол нурууны эмчилгээг хэдийн хэрэг хугацаагаар эмчилгээ. За тэр нурууны гэмтэл, эмгэг, за бүтцийн өөрчлөлтүүд нь хэр хүнд байна уу гэдгээс шалтгаална. За манай сонсогчдод мэс засал гэхээр энэ одоо нурууны гулсалтанд мэс заслахын гэхээр одоо яаж юу хийдэм болоо гэж бодож байгаа хэл та нэг тайлбарлаач. Би бол хальт уншсан болохоор мэдээд байна. Таны тухайд тий сонсогчдоо юу гэж хэлмээр байна. За нуглам гулцсан ингээд дарааллаад явж байгаа тохиолдолд тэрний доотлих нь нуглам ингээд уршаа гадарсан байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгуут гулсаагүй байгаа нугламтай нь одоо бэхэлцдэг гэсэн үг. Тэгээ ингээ байрлалыг хадгалах тийм хаалгаа гэдэг байхгүй. Ер нь бол бэхэлгээ хийдэг. Тэгээ энэ дэр нөгөө манай хүн бас юу яасан штэ. Роцусын үед нөгөө сэргээс хэмжлэгээ аягүй хийсэн. Би түрүүний түүх дээр ярих хамарч. Тийм нэрэ. Мэдцлийн дараагаас сэргэн засах хэмжлэгээ маш чухал гэж байгаа штэ тий энэ дэр. Тий. Одоо манайхны хувьд яг нийтлэг ойлголт нь мэдсэл хийлгээл ерөөсө бүх асуудал шийдэгддэг гэдээ ойлгодог байхгүй. Тэгэхээр мэдсэлийн дараах сэргээс хэмжлэг аягүй чухал болдог гэсэн. Тэгэхээр яагаад тэгэхээр тэнд нөгөө ард мэдрэлүүдийн үйл ажиллагаа ингээд дарагдцсан, алдагдцсан байгаа учраас тэр мэдрэлийн үйл ажиллагааг буцаага сэргээхийн тулд заавалжгүй сэргээс хэмжлэгийг хийж явах хэрэгтэй гэсэн. Одоо ингээд нуугснаас доошоогоо энэ хөл рүүгээ энэ ингээд мэдээлүүд дандаа явж байгаа шүү дээ хэвээд. Тэнгууд тэрэнд байгаа
нугаснаас салдаг гарах мэдрэлүүд энэ төр дарагдсан. Эсвэл нугас өөрөө энэ төр гэмтсэн байгаа тохиолдол дээр бол заавал чуу буцаага сэргийн засах физик эмчилгээг бол байнга тогтмол хийлгэж явах хэрэгтэй. Ер нь мэдрэлийн дарагдлаас шалтгаалаад буцаагаад нөхөн сэргийг хугацаанд 6-аас 12 сар энэ гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр хугацаанд бол байнгын сэргийн засах эмчилгээ, физик эмчилгээг хийлгэж явах хэрэгтэй гэсэн. Энэ нурууны нуглам гулсах эмгийн үе дахин хагалгаанд орох уу? Нэг хагалгаанд орчоод хоёр дахь хагалгаанд орох уу? За энд нэг юм мэдээ явж байгаа. Economist гэдэг сэтгүүл байгаа шүү дээ. Энэ сэтгүүл дээр юм тоон баримт мэдээ. Тоон баримт гаргасан байна. Энэ нусны мясалд орсон 85,000 үйлчлүүлэгчдийн 87% нь ахин өвдөлтөөс шалтгаалаад эмийн болон бусад төрлийн эмчилгээ үйлчилгээ авдаг. За 15% нь ахин мясалд ордог гэсэн тоо байгаа гэж байгаа байхгүй. Өндөр биш. Тийм. 15% нь байгаа байхгүй. Пөх. Тэгэхээр энэ нөгөө одоо нурууны нуглам гулсах эмгэгч бай, ер нь нурууны эмгийг ер нь хагалгааны дараа дахиж ер нь дадал зуршил гэдэг ч юм уу яг нөгөө дэглэм мэдрээ сайн байхгүйгаас болоод дахиж хагалгаанд орох аюултай гэдгийг л энэ тоо харуулад байна. Тэгэхээр энийг бас дурдчул зүгээр мөгж бодлоо. Ер нь нурууны доод үе одоо нугалмуудыг ингэж одоо нугалмуудад их үүсээд байгаа. Энэ яг бидний нөгөө юм тэнцвэрт байдалтай их чухал байгаа байхгүй юу? Одоо баган нуруунд байдаг тэр хотгор, бүгтэр, хотгор гэж байгаа шин. Тэд нар яг хэвийн үедээ яг ингэж байж ах хэрэгтэй гэсэн. Тэд нар байхгүй болчингууд л бидний биеийн жин тэнцвэр хэмжээнд хуваарлагдчих чадахгүй очиж гэмтээгээд байгаа юмуд байгаа байхгүй юу? Хүзүүнд үүснэ гэж байх уу? Хүзүүнд үүсч байна. Энэ одоо C5 6 гэдэг. Бас л нөгөө хүзүүний доод хэсгийн нугалмууд байгаа байхгүй. Эднэр бас урагшаа гусч болно гэсэн. Одоо хөө ингээд тэгшин зогсож байхад л ер нь бол энэ одоо сэрний нугламын үнд байдаг одоо бүхтэр за ингээд өвзөг шилбэний юмнууд яг ингээд нэг төвшөнд байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгж шиг бидний тэмцэрт байдал хадгалагдаад биений жингүүд ингээд яг тэмцэн хэмжээнд хуваарлагдж явах хэрэгтэй гэсэн. Тэгж чадахгүй ууслуулаад ер нь бол нугламын завсрын зүйлүүд гэмтээд өгдөг. Тэгээ энэ ажил мэргэжлэлтэй холбоотой гэж байгаа. Удаан суугаа ажилтай эсвэл одоо байнгын зогсоо ажил гэдэг юм байдаг ч юм уу. Нурууны өвдөлт нь яагаад сэтгцэд нөлөөлдөг? Ер нь бол нурууны өвдөлт гэд эхлэхээр нөгөө нурууны нугалмуудын ард айгуу том мэдрэлүүд байгаа гэж ярьж байсан шүү дээ. Тэр нэг ингээд цочроод өвдчих юм бол айгуу хүчтэй өвдөлттэй. Одоо нуруу өвддөг гэхин хүмүүс мэдэндээ айгуу хэцүү эвгүй өвдөлттэй. Тэр нэг ингээд байнга өвдчихвүдээ сэтэрчвүдээ гэдэг юм сэтгэл зовж явсаар байгаа бас тийм одоо сэтгцэн юм бас нэг асуудлууд бас үүсэх боломжтой юм шиг надад санагддаг. Ер нь сүүлийн үеийн судалгаануудаас нурууны өвдөлтөнд сэтгцэд нөлөөлдөг ялангуяа ахин өвдөхүй гэсэн айдас бүхий л анхаарлаа өвдөлтөндөө хандуулснаар хүний сэтгэд зан хандлага хүртэл өөрчлөгдөх болохыг судлаач баталжээ гэсэн байна. Ер нь бол одоо мессежл орсон ч ороогүй ч ер нь тийм нурууны одоо эмгийг онцлогдсон болол дараагийн дадал хөвшил ер нь хүний зуршил гэдэг айгуу чухал болчихно л гэсэн. Нурууны ингээл байн хөшиж хилээл байдаг юмнууд бас өвдөлтүүдийн үед нуруу бас гулсан юмтэй байж болно. Хөвчлэл нуруу өвдөд л хэл яваад идэв. Тэгэхээр яг нөгөө зөв дадал хөвшлийн тухай ойлголт арай хомс байгаад байгаа шүү. Ер нь тэгээд энэ нурууны өвчний тухай яриад байвал ч амар барагдахгүй юм байна тий. Одоо жишээ нь нуглам гулсах эмгэг өөр ямар за нурууны дискийн эмгүүд байж болж байна. За хугарлууд байж болж байна. Хугарлууд бас айгүй эрсдэлтэй. Ялангуяа настай хүмүүс дээр бол бүр хэцүү байдаг. Тэгэхээр нөгөө нуглам яснууд одоо нөгөө нас явсантай холбоотой одоо сэргийждэг гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаас болоод ясны ийм бүтэц хэврэг болсонтой холбоотой нөгөө мэдгүй байж байгаад хугарчихсан. За тэгээд тэр нөгөө айхтар хүчтэй өвдөлтгөө л яваад байдаг тийм юмнууд бас байдаг. Ер нь ингээд цаашаа сонсогчдоо иймэрхүү подкастаа үргэлжлүүлэх юм бол энэ нуглам гулсах эмгэг гэж энэ өнөөдрийн сэдв шиг маш олон сэдв байгаа юм байна тий. Янз янз. Тийм нуруу бол маш олон төрөл. Тэгэхээр ингээд цаашдаа энийгээр одоо дараагийн нэвтрүүлэгтэй болвол одоо нөгөө үзэж харж агаад сонсогчдоо бас цааш үргэлжлүүлэх хүсчээвэл хүмүүс сонсохыг хүсэж байвал комент дээр сэтгэлээ үлдээн үз. Тэгээд энэ хараа энэгээр юм бас юм одоо контент юу подкаст хийж болох уу энэ S5 S6 бэлтгэлгээд ингээд нуруу нугалмынхаа уюу дээр бас нэг
наа чи юм нуруу нугалмын юуг хүмүүс байгаа штэ. Мэдээлэлгүй, ойлгодгүй тий. Энийг мэдэхгүй хүн зөндөө байгаа. Маш их олон байгаа тий. Тэгэхээр тэгвэл дараа энийгээр хоёулаа нэг юу хий гэж бодож байна. За ингээд ер нь болж игэл энэ бодит түүгээс сэтүүлсэн хүмүүсийн мэддэггүй, нас хус харгалзахгүй хинт тохиолдож болох нурууны өвчний тухай цаашдаа бол ярилцаад явна гэж бодож байгаа. Сонсогч маань бол комент хэсгэд сэтгэгдлээ үлдээн бид. За ингээд өнөөдрийн подкаст маань энэ үрээд өндөрлөлөө. Оролцсон хамтран ажилласан танд баярлалаа.